Энэ удаад сүүлийн жилүүдэд бидний анхаарлын төвд байсан ихээхэн шуугиан тарьсан вакцин буюу урьдчилан сэргийлэх тарилгын тухай ярья. Урьдчилан сэргийлэх тарилга гэхээр танд юуны түрүүнд ковидын тарилга бодогдож байгаа хаа. Энэ тарилгын талаар сошиалд хангалттай ярьцгаасан. Ямар асуудал дагуулсан нь ч ил болсон тул үүнийг алгасъя. Урьдчилан сэргийлэх тарилгын тухай товчхон өгүүлэхэд анх 1796 онд Английн эмч Эдвард Jenner гэгч вакцин буюу урьдчилан сэргийлэх тарилгыг хэрэглэсэн. Муужруулсан вирусыг бие махбодод оруулснаар дархлааны эсүүд таньдаг болдог тул дахин өвчлөхгүй гэдэг шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй. Тийм үү? Харин мөнгөний эзэд бидний энэ итгэл үнэмшил дээр тоглолт хийсэн гэвэл та үнэмших үү? Үнэмшихгүй хүмүүс бас байгаад байна. Яагаад үнэмшихгүй байгаа юм бэ? Хэнд илүү итгээд байгаа юм? Мөнгөний эзэд үү, эмч нарт уу, эсвэл тэдний хүн чанарт нь уу? Нэрээ хэнд итгээд байгаа юм бэ гэд та тухтайхан нэг бодоод үзээрэй. Эмч нарт цаанаас нь ийм учиртай ингэж хэрэглэнэ гэд хичээл заагаад өгчихнө. Өнөө хэдэн зааврын дагуу л ажиллана шүү дээ. Түрүүчийн удаа ярьсан фторын тухайд ч тийм л байсан. Хүүхдийн шүдэнд түрхэхэд сайн гэд хэлээд өгөхдөл өөрсдийнхөө хүүхдийнхтэйч таны хүүхдийн шүдэндч түрхээд л байсан. Тэгэхээр эмч нарын ярьж байгаад бүрэн итгэж болохгүй л болоод байна да. Эмч нар гадаадын эрдэмтдийн хийсэн судалгааг уншиж судалцгаад энэ өвчнийг ингэж эмчилнэ. Энэ юм сайн гэд л итгэлтэй наргагүй яриад байдаг. Бид ч тийм үү гэд аманд нь орчихсан дагаад л аврал ирээд гүгээд байдаг да. Гэтэл амьдрал дээр туршаад үр дүнгийн боддоор судалсан нь хэд байдаг билээ. Эмч нарыг муулах гэсэнгүй. Зүгээр л тэд нарын авч байгаа мэдээллийн их сурвалжийг тодруулсан юм. Эвгүй санагдсан бол өршөөгөөрэй. Ковидын үеэр болсон нэг явдлыг жишээ татмаар санагдаж байна. Италид эмч нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгсөн зааврын дагуу эмчлээд олон хүнийг нүд аниулсныхаа дараа эмчилгээ нь буруу байгааг мэдсэн байдаг. Ингэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон нийтэд илчлэгдсэн гэхэд болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад дэлхийн гэсэн тодотголтой байгууллагуудын ард мөнгөний эзэд байдаг гэвэл та үнэмших үү? Тэд наанаа сайхан зүйл ярьдагч ачир дээрээ дэлхийн хүн амын өсөлтийг хязгаарлах нэн ялангуяа дорой буурай хөгжилтэй улс орнуудын хүн амыг цөөрүүлэх бодлого хэрэгжүүлдэг байна. Та гадаад мэдээ сонсдог бол доохыг Пентагон тараасан гэдгийг олж мэдсэн байхаа. Энэ талаар нэр хүнд бүхий эрхэм албан ёсны мэдэгдэл хийхээс өмнө байгаль дээр өөрөө үүссэн мэтээр янз бүрийн л хувилбараар цуу яриа тарааж байсан. Мэдээжийн хэрэг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярихгүй. Үндсэн сэдв рүүгээ орохоос өмнө нэлээд их тайлбар хийчихлээ. Одоо өгөх мэдээллийг маань ойлгоход дөхөн болох байх гээд. Юу гэхээр урьдчилан сэргийлэх тарилга сайн, ач тус өндөртэй гэх бидний итгэл үнэмшил дээр мөнгөний эзэд тоглолт хийгээд дотор нь элдв төрлийн хоруу чанартай химийн бодисыг холдог болжээ. Нэг эрхмийн мэдээснээр 2004 оноос өмнө хийж байсан урьдчилан сэргийлэх тарилгууд жинхэнэ ач тустай байсан. Харин түүнээс хойш асуудалтай болсон гэсэн. 20-од жилийн өмнөөс төрөх насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх тарилга хийж эхэлсэн. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгээд хэвшчихсэн бид нар очоод л хийлгээд байсан. Гэтэл хэдэн жилийн өмнө найрлага нь илчлэгдсэн. Юу байсан гэж үү? Андроген гэдэг гормон. Энэ гормоны ачаар одоогийн жирэмсэн эхчүүд бүгд тоонустай. 2000 оноос өмнө тоонустай эмэгтэй ховор байсан да. Тэр үеийн эмэгтэйчүүдийн эмч нар мэдэж байгаа. Бас нэг жишээ дурдахад 2000 оноос өмнө төрсэн нэрээд шарлалт гэх асуудал байгаагүй ба мэддэг ч үгүй байсан. Гэтэл одоо бараг л хүүхэд бүр шарлалттай болчихж. Яагаад гэж та бодож үзсэн үү? Яагаад гэнэт хаанаас гараад ирв? Ойлгомжтой доо. Өнөө нэраг төрөнгүүт хийдэг урьдчилан сэргийлэх тарилганы найрлага өөрчлөгдсөн хэрэг. Дуучин жавхлан анхныхаа хүүхдийг төрөнгүүт эхнэрээ төр хэмнэлгээс оргуулсан гэж сонсоол байлгүй дээ.
Яагаад оргуулв? Зогтохгүй бол тэнд юу зандал хийлээд байв. Өнөөх урьдчилан сэргийлэх тарилга шүү дээ. Тэр хүн үннийг мэдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Өөр тайлбар хийх хүн байна уу? Байхгүй гэдэгт би итгэлтэй байна. За цааш нь үргэлжлүүлье. Тэр урьдчилан сэргийлэх тарилгын найрлаганд байгаа бодис нь нялх хүүхдийн илгийг гэмтээсэн учраас шарлалт үүсжээ. Бас тархийг нь гэмтээдэг гин. Гадаадын эрдэмтдийн хийсэн судалгаан дээр тулгуурлан ярьж байгаа шүү. Худлаа гэж бодож байгаа бол тэр тарианы найрлагыг лаборатори шинжилээд үзээрэй. Мэдээж чаддаг бол шүү дээ. Хөнгөн цагаан лав байгаа гэсэн шүү. Бага хэмжээгээр биед ороход онцын нөлөө үзүүлдэггүй хэрнэ их тунгаар орвол шууд тарих гэмтээдэг бодис. Хүүхдүүдийн дунд аутизмын шинж ихэлэрч байгаа нь үүнтэй холбоотой. Вьетнамын эрдэмтний хэлсэн үгийг дурдахад манай улсад Билл Гейтс ирэхээс өмнө аутизм гэж өвчин байгаагүй гэсэн байдаг. Энэ хүн бас үннийг мэдээд хэлжээ. Бүх Оросын статистик мэдээнд шинээр төрсэн хүүхдүүдийн 5 хүрэхгүй хувь нь эрүүл байна гэснийг олж хараад үнэмшээгүй судлаач, зөвлөх эмч, судасны мэс засалч, ангаах ухааны кандидат Михаил Сватковский гэдэг хүн өөрөө судалгаа хийж үзэхэд 4% гарсан буюу дээрх тоог баталжээ. Тэрээр вакцины найрлагад хөнгөн цагаан, формальдегид, мөнгөн усны давс болон бусад бодисууд байдаг тухай ярьж байна. Мөнгөн усны давс нь мөнгөн уснасаа 20 дахин хортой бодис гин шүү. Хүнд металлын хордлоготой хүүхдүүд урьдчилан сэргийлэх тарилгадаа бүрэн хамрагдсан байсан нь судалгаагаар тогтоогдсон байна. Саяхан Facebook дээрээс 3 настай хүүхэнд хүнд металлын өндөр агуулмжтай байна гэж нэгэн ээжийн бичсэнийг уншаад өнөөх л вакцин бодогдсон доо. Харин тэр ээж үүнийг утаанаас боллоо гэсэн байлаа. Утааны нөлөө байгаа хэдий ч 3 жилийн дотор тийм өндөр тунд яаж хүрэх вүдээ? Мөн л Facebook дээр Их Британий генетикийн лабораторид генийн онцлогоо хийлгүүлнэ. Аутист хүний энгийн амьдралын төлөө гэд зар явж байна. Хүнд металлыг гадагшлуулна гин. Хүүхдүүдэд маань хүнд металл шахаж хорлцоход одоо онцлон, эмчлэн гэд таны халаасыг хоослох гээд байна шүү дээ. Хэдэн сарын зайтай тодорхой давтамжтайгаар нялх хүрстэй хор шахуулаад байгаагаа, эрүүл хүүхдээ эмгэгтэй болгоод байгаагаа одоо мэдэх хамгаалах цаг нь болсон юм биш үү? Бас нэг жишээ татъя. 10 хэдэн жилийн өмнө ирсэн урьдчилан сэргийлэх тарилга нь төрийн албан хаагчдынх, жирийн ард иргэдийнх гэсэн 2 төрөл ирсэн. Сонин байгаа үсттэй. Өвчин биднийг жирийн иргэн үү, төрийн албан хаагч уу гэж ялгаж тусдаг болоогүй л байлтай. Германчууд аливаа зүйлд нухацтай ханддаг тул найрлагыг нь шинжилж үзжээ. Төрийн албан хаагчийн урьдчилан сэргийлэх тарилга нь зүгээр л ус шахуу зүйл байсан. Харин жирийн ард иргэдийн тарилга дотор өнөөх өндөр хорвоо чанартай бодисууд илэрсэн байна гэх яриа чигтэлсжил байлаа. За тэгээд манай эрүүл мэндийн яамныхан мөнгөний төлөө ардын хүүхдүүдийг туршлагын тулаа болгосон тухай өчнөө шуугиандагдсныг өгүүлэх юм. Энэ бүхнийг сонсоод байгаа хэрнээл ухаарч ойлгохгүй. Урьдчилан сэргийлэх тарилга сайн гэд очоод шахуулаад эрүүл мэндээрээ том жижиггүй хохироод яваад байх уу? Эмч наранч бусдыг хорлоод нүгэл үлдээд байгаагаа мэдэхгүй. Мэргэжилдээ өөрөөр хэлбэл мөнгөний эздэд үнэн ч хэвээр үлдэхүү. Эрүүл ухаанаар сайн бодож тунгаагаарай гэж та нараасаа гуй. Товчхондоо юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл та өөртөө болон үр хүүхэдтэй хайртай бол ямар ч урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж болохгүй. Сэдв маань цуврал хэлбрээр үргэлжилсээр байгаа шүү. Манай мэдээлэл таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартваа. Манай сувагтай хамт байсан танд гялалаа.